Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол тамга тэмдгийн бичээс унших гэсэн хичээл байгаа. Тэгэхээр бүгдээрээ тамга тэмдгийн бичээсийг уншиж Монгол албан захидлын уламжлал бичгийн соёлыг ойлгож мэдцгээе. За юун түрүүнд тамга гэж юу вэ гэдэг асуудлыг өөртөө төвшүүлээрэй хүүхдүүдээ. Тамга гэдэг бол албан бичигт зэрэгт дарах засаг төр захиргааны байгууллага албан газар улсын болон хувийн аж ахуй нэгжүүдийн баталгаа болгож төмөр, мод, чулуу, ивэр, яс зэргээр хийсэн оноосон нэр сүлд бүхий бар тэмдэг маа. За одоо энэ тамга харагдаж байна тийм үү? Энэ хайрцаг нь. За тэгэхээр албан бичигт тамга тэмдгээр баталгаажуулах дараах учир байна. За үүнд ямар учир шалтгааны улмаас яагаад тамга дарддаг вэ гэхээр нэгдүгээрт тамга тэмдгээр баталгаажуулах нь албан бичгийн үнэн зөв хариуцлах ёстой байдлыг баталгаажуулдаг. За тэгэхээр яг л тэр дарга тэр хүн нь ингээд энэ албаны зүгээс энэ улсын өмнөөс нэрийн өмнөөс ингэж явуулж байгаа албан бичих шүү гэдгийг баталгаажуулдаг. За мөн энэ нь тухайн бичиг нь албан ёсны зохих эрх бүхий байгууллагаас гаргасан гэдгийг баталгаажуулдаг. Мөн бичгийн хүлээн авагчид албан бичгийг хуулбарлаж дараагийн үйлдэлд ашиглах боломжийг олгодог. За тэгээд тамга нь тухайн албан бичгийг баталгаа болдог учраас тамга дарах байрлал нь нарийн журамтай байна. За хүссэн газраа бас ингэж дараад байдаг байна. За хүлээн авагчийн нэрийг бичсэн хэсгийг дайруулан дарж баталгаажуулахын хамтаар засвар оруулахаас сэргийлдэг байна. За тэрийг өөр цайвар газар ч юм уу эсвэл цулгуй газар ингээд дарах юм бол тэрийг өөр хувилж нэг өөр тэр тамгыг дахин ашиглах ч гэх юм уу эсвэл баримт бичгийг хурамчаар үлдэхээс ингэж сэргийлдэг байна. За хэрв загтал юм уу зарлиг тогтоомжид цаас залгасан бол салгаас нэр дарна. Энэ нь уг цаас бол дараагийн хуудас гэсэн үгийг илтгэдэг байна. За мөн албан бичгийн төгсгөлд дарна. Энэ бол хүчин төгөлдөр болгож байгаа гол баталгаа байдаг байна. За тэгэхээр тамга тэмдгийн уламжлалыг судлаад үзвэл монголчуудын тамга тэмдгийн уламжлал нь түүх, соёл, зан заншилтай гүнзгий холбоотой бөгөөд энэ нь тухайн хүний байр суурь, эрх мэдэл, нийгмийн байр суурийг илэрхийлэх зорилготой байсан. За Монголын үеийн хаад, ноёд, түшмэд ард түмний хэрэглэж байсан тамга тэмдгүүдийн хэлбэр, утга учир, зохион байгуулалт нь тухайн цаг үеийн нийгмийн харилцаа, хөгжлийн онцлог, бичих соёлыг өөртөө тусгаж байдгаараа онцлог байна. За тухайлбал 13 дугаар зууны үеийн төрийн тамга нь уйгуржин Монгол Юан гүрний үед олон үндэстэн ясныг хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн дөрвөлжин үсгээр. За харин манжийн иргэшээлийн үед Монголын засаг захиргааны тамга манж Монгол бичиг бүхий бичээстэй болон өөрчлөгдөж байжээ. За 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн төрийн хаш тамгыг соён бүхий уйгуржин Монгол дөрвөлжин үсгээр засаг захиргааны байгууллагуудын дундаа соёнтой уйгуржин Монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн байна. За хичээлийн ихэнх та бүхэн соён үсэг бүхий тамга тэмдгийн зураг байсныг бас санаж байгаа хаа. За 1921 оны үндэсний арчилсан хувьсгалаар бий болсон ардын засгийн газар түүний дараах бүгд найрамдах Монгол ард улсын төрийн тамганд уламжлагдсан хэрэглэгдсэн нь Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж ирснийг гэрчлэх үзье. Харин 1940 онд батлагдсан үндсэн хуулинд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдсон улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1940 оны 11 сарын 16-ны 63 дугаар тогтоолоор тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. Үүний дараагаар 1946 оны 1 сарын 1-ээс эхлэн бүгд найрамдах Монгол ард улсын төрийн хэрэг хөтлөх бичих нь кирилл бичиг үсэг болж өөрчлөгдснөөр тамгыг шинжилэн тамга тэмдгийн бичээсийг кирилл үсгээр бичдэг болжээ. За тэгээд энэ нь хэрэн явж байгаа. Тэгээд хос бичиг шилжснээр сүүлийн үед уйгуржин Монгол бичгээр тамганы бичээсүүд байгааг та бүхэн мэдж байгаа хаа. За та бүхэндээ эдгээр тамганы бичээсүүдийг жишээг харуулж байна. За энэ болохоор их Монгол улсын Гүйг хааны тамга. За энэ Юан улсын их хаадын тамга.
За Монголын эзэнт гүрний бусад улсуудын хааны тамгын одоо бичээсүүдийн жишээ байна. Тэгэхээр их Монгол улсыг Гуйг хаанаас 1246 онд Ромын Папт илгээсэн төрийн бичгийг батламжилсан тамганы дардсыг судлаачид Чингис хаан амьд цэрүүндээ төрийн хэрэгт хэрэглэж байсан тамганы бичээс мөн гэж үздэг. Тэгэхээр хааны зарлаг шийдвэрийг хүчин төгөлдөр шинжийг тодорхойлох хамгийн чухал батламж бол одоо төрийн тамга байна. Тэгэхээр иймээс Чингисийн төрийн одоо тамгыг түүний хүү Өгөөдөө хаан, за Ачгүйг хаан, за алин боловч л одоо ингээд бүгдээрээ уламжлан хэрэглэж байсан болох нь нэгэнд одоо маргаангүй энэ одоо бидэнд үлдээсэн баримт сэлт болоод эдгээрээс мэдэж болохоор байдаг бахнэ. За тэгээд өнөөдрийн хичээлийн түрээд өндөрлж гин анхаарал хандуулсанд баярлалаа. Илүү олон тамга тэмдгийн бичээсүүдийг та бүхэн интернетээс сонирхон мэдээлэлээ баталгаажуулж лавлан үзээрэй.